За би дөнгөж сая танаа хүүхдийн сургуулиас гараад ирлээ. За баярлалаа. Ойлголоо тань. За хүлээжээ. Дөнгөж сая би нэг эцэгхийн өсөлтөөр 10 жилийн сургууль дээр очиод гарч ирлээ л дээ. Тэгээд нийгэм замбраагүй болсон болооч тэр юм уу 10 жилийн хүүхдүүд бас хэд их танхаа дээрээс нь бас маш их харгас болсон байна. Сая хэдэн хүүхдүүд зодолдоод нэг маш хүнд одоо гэмтээсэн байгаа байхгүй юу. Тэгээ эндээс юу хэлэх гэсэн бэ гэхээр хэрвээ таны хүүхэд хичээл сургууль дээр маш зоргоороо байгаад бусдын хүүхдийн эрх чөлөөнд халдаад байх юм бол гэр бүлийн хүмүүжил муу байна гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд та хүүхдэд загнах биш өөрөө өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл танаа гэрийн хүмүүжил ямар байна, эхнэр нөхөр хоорондоо яаж харилцсан гэдгээс л танаа хүүхэд яг түүнээс үлгэр дуурайл авчих байхгүй. Үүнийг л одоо эцэг эхчүүд минь бас анзаарч бодоосоо гэсэндээ хэлж байна. Өнөөдрийн байдлаар бол зөв зүгээр гэрээсээ гарсан нэгэн айлын одоо те эрх танхил одоо сайхан хүүхэд одоо ер нь бол насаараа л одоо эрэмдэг зэрэмдэг болсох тийм хэмжээний гэмтэл авсан юм харамсалтай бөгөөд эмгэлдээр гарч байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол эцэг эхчүүд би бодоосоо гэсэндээ энэ зүйлийг та бүхэндээ хандаж хэлж байгаамаа.